Өмнөх ангид бид арга билег хоёр хосолж нэг бүхэл цул үр дүнд хүргэдэг гэж үзсэн. Харин одоо арга билгийг эр эм хуваана гэсэн сургаалыг авч үзье. Эр хүн билгийн чанартай, эм хүн аргын чанартай юм гин. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь эм хүн арга зайлтай, харин эр хүн ухаантай гэсэн үг юм а. Ямар утгагүй үг вэ? Ухаантай хүн арга зайлтай л байж таарна. Билэг ухаан хэр зэрэг байна, тэр хэмжээний арга зайлтай байна. Эр хүн болгон ухаантай байдаггүй, эм хүн болгон зайлтай байдаггүй. Харин энэ үг үнний ортой юм шиг санагдах шалтгаан бол буддизм, христлал зэрэг томоохон шашнууд нь эмэгтэй хүнийг доорд үзэх үзэлттэй учраас эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь эр хүний доор орсон байна. Тиймээс эм хүн шинжлэх ухааны ололт амжилт гаргах боломжгүй болж эр хүний билэг оюун дээр бүтээгдсэн ертөнцийн нэгэн хэсэг болсон байна. Үүнээс эм хүн эр хүнийг дагдаг гэсэн ойлголт бий болжээ. Харин Монгол бөө мөргөдлийн хувьд бол өөр юм. Эмэгтэй хүн нөхрөөсөө салж болдог бөгөөд Тэнгэр бурхад эр эм хүнийг энэ тэгш бүтээж өгсөн эр эм хүн цөм арга билэгтэй энэхүү оюун ухааныхаа хүчээр хинэн ч арга замаа олон амьдрч чадна гэж үздэг. Эр эм хүн мөр зэрэгцэн бодол санаагаа холбон байж хослоно гэж үздэг.